За сайн мэцхан уу? За хэрхэн эмэгтэй энерги өсөх талаар ярилцъя гэж бодлоо. За бид нар эмэгтэй энергийн талаар маш жижигхэн боддог юм билээ. За эмэгтэй энерги гэдэг маань цаад байгалийн мөн чанараараа их байх ээж байхад зориулагдсан энергийг хэлдэг юм байна. За энэ нь бид нар бол их ингэнээр бодож байгаа шүү дээ. Их л бусдыг өөртөө өвдөс мэт татдаг. Уян налархай зөөлөн үзэсгэлэн гон бүрдсэн намхан дуу хоолойтой ч гэдэг юм уу ингэж боддог. За тэгвэл цаад мөн чанар нь юу вэ гэвэл хүйсийнх нь онцлогноос ч тэр илүү эмэгтэй төрөл маань үрждэг, төлждөг, өөрөөсөө үр хүүхэд гаргадаг, ундардаг тийм ээ. За тэгвэл цаад мөн чанар нь их байх, ижи байх гэсэн ийм шаардлага ийм чанарыг бол агуулт юм байна. За том хүүхдээ, том үзэгтэй бүсгүйчүүдийг бол эрчүүд маань, эмэгтэйчүүд маань ч гэсэн бас халуухан эмэгтэй гэж үздэг. За тэгвэл тэдний шин чанаруудын цаана бол эмэгтэй хүний хүүхд том байх нь хүүхдээ хөхүүлэхэд тааламжтай, өгзөг том байх нь өгзөгнийхөө тэр өгзөг гуйны тэр булчин шүрмсний шимт хижилээр ураг хоололдог гэдэг юм уу? Арцаг том байх нь бас ургийн төрөлтөнд сайн ч гэдэг юм уу? Ийм зүйлүүд бол байдаг. За тэгвэл эдгээр маань биднийг цаад утгаараа бол илүү эмэгтэйлэг хүн маань илүү нөхөн үржих чадвар өндөртэй гэдгийг бол харуулад байдаг гэсэн үг байна. За дэлхийн нийтээр хатуу дэлхийн нийтээр л ер нь эмэгтэйлэг бай гэдэг хөдөлгөөн өрнжийн гэх юм уу? Маш хүчирхэг эмэгтэйчүүд бий болчихсон, төрөлт багассан. За эрэгтэй хүнээс ялгарл эрэгтэй хүний хэрэгцээ шаардлага багассан гэж хэлэх үү? Юу гэх үү? Хуучин уламжлалт амьдралын хэм маягт бол эрэгтэй хүмүүсийн үүрэг бол тодорхой байдаг байсан. Энийг эмэгтэй хүн хийж чадахгүй, энийг эрэгтэй хүн хийнэ гэнэ. За тэгтэл орчин үеийн нийгэмд биднэрт угаалгын машин гараад ирчихсэн, эмэгтэй хүн заавал юм бүхнийг хийх шаардлагагүй болчихсон. За тэр бүр судалгаа байдаг шүү дээ. Америкийн 1900 оны ихээр Америкт төрөлт багассан. За төрөлт багасаад яагаад төрөлт багасч вэ гэсэн чинь угаалгын машин тухайн үед бол гарч ирсэн юм байна. Тэгээ тухайн угаалгын машинаар эмэгтэйчүүд маань гэр орныхаа ажлыг хийгээд ирсэн чинь цаг завтай болоод ажил төрөлд ороод эрэгтэй хүнээс хамаарал нь багасаад ирэнгүүт төрөлт бол багасаж эхэлсэн байдаг. Тэг их сонин судалгаа. За тэгээд орчин үед бол бид нар хүйсийн ялгарл баг болохын хэрээр дотоод мөн чанар руугаа өнгөх шаардлага тэр хэмжээгээр өсөж байгаа. Илүү бид нар ч эрэгтэй энерги өсгөхийг гэвэл тестостерон ажиллуулах, эмэгтэй энерги тэтгэхийг гэвэл эстроген, прогестерон идэвхжүүлэх шаардлага бол гарч идэг. За тэгвэл маш олон инфлюенсер, маш олон хүмүүс эмэгтэй энерги талаар бол ярьж байна. За би ч гэсэн бас их судалдаг, сонирхдаг сэдв маань байгаа. За нэг 5 жагсаалт бол гаргасан байгаа. За энэ нь гадны ямар ч их сурвалжаас л аваагүй. Гадны гэдэг нь гадаад улсын гэсэн үг шүү. Монголын их сурвалжтай гэсэн үг. За хатуу байхаа хатуу байхаа болох хэрэгтэй. Хатуу хүйтэн эмэгтэй бол энергийн хувьд сөрөг төлөвт удаан байхаар тухайн эмэгтэй хүнээс хүн таталцах биш түлхэлцлийг бол олж авч идэг байх нэ. За хатуу хүмүүс амьдрал нэг ийм зүйл байдаг шүү дээ. Тэр хүн надад ингэж хандсан бол би ч гэсэн тэгж хандана. Би яахлаарэ тэр илүү зан гарах илүү тус хүрэх ёстой. Би яагаад ингэх ёстой гэдэг энэ үзлийг хэлж байгаа. За энэ нь яг хүнд тодорхой хувьд энэ зүйл бол мэдээж байх ёстой. Хэтэрхий зөөлөн байхнаас усан эрчимийг бас аривдуулцдаг. Гэхдээ амьдралд амжилтанд хүрээ, юмд хүрээ. За тэгээд ер нь тэнцүү зүйл гэж байдгүй л гэж хэлье. Илүү өгжиж хүн авч чаддаг гэх юм уу?
одоо 200% үн цэнийг үүсгэж 20% одоо өгөөж хүртэх боломжтой ч юм уу. Одоо юу вэ гэхээр амьдрал бүр ингээд чи ямар хүчин чармаалт зүгээр нэг оролдоод үзвэл амжилт бол нэг ирдэггүй. Ингээд маш сайн хичээж ийж хөдөлмөрлөж ийж үр шимэн бол хүртдэг шүү дээ. Тэрнтэй мөн адил гэсэн үг. Яг сэтгэлийг ингээд тэнцвүүлж болдоггүй. Чи их сэтгэл гаргалаа гэд хариу одоо нэгсэн, хариу тус хүрссэн ийм сэтгэлээр байвал бид нарын тэр эмэгтэй энерги маань хатуужчихдаг. Өвөл өгсөн шиг өгч чаддаг байх хэрэгтэй гэсэн үг. Ер нь амьдрал нэг тэнцүү нэг биш. Магадгүй 20 тэнцүү нэг байж болно. 20-ыг өгж иж нэгийг авдаг. Магадгүй хэсэг энэ ч арга амьдралдаа магадгүй ялгадаж иж болно шүү дээ. Гэхдээ бэлэг ертөнцид та дараа нь нэгийг өгөхөд 20-ыг авдаг. Тэр өгөөж үүсдэг гэсэн. Тэгэхээр одоо бүх зүйлийг балансжуулах гэдэг шаардлага бас байхгүй. Хорвоо дэлхий маш шударга. Энд бол итгэх хэрэгтэй. Би өнөөдөр хүнд 2-ыг өглөө гэд юу яадаггүй, хоосордгүй гэсэн үг. Хорвоо дэлхий маш шударга. Чи хорвоо ертөнцид хэдий хэмжээний өглөг өгч чадна. Хорвоо чамайг, бурхан чамайг төдий хэмжээгээр шагнаж чаддаг. За тийм байна. За хоёрт өөрийнхөө чин зоригдлыг олох. За энэ нь та мөрөөдөлтэй юу? Та зоригтой юу гэдэг зүйл. За тэгээд өөрийнхөө энэ зориг хүслийн төлөө хэр явах тийм чин зоригдол байгаа вэ? За энэ бол маш чухал. Өөрийгөө гээгээд хүсэл зорилгын төлөө явахгүй бол таны бие өвддөг, сэтгэл өвддөг, сүнс өвддөг. Өөртөөгөө зөрчилдөж ийн гэсэн үг шүү дээ. Зөрчилдөөн, эргэлзээ, тэнэгэлзээний энэ бодлууд бол дандаа өөрөөсөө сөрөг эрчимийг ялгаруулдаг. Сөрөг эрчим дандаа хүнд төлөвт байж идэг. Хүнд төлөв өөртөөгөө хүнд төлөвийг л татдаг. Энэ маш ойлгомжтой амьдралын дүрэн бол байгаа. За тэгээд ер нь л хайр дүрэн байх шаардлага. Эмэгтэй хүн өөрөөсөө үр хүүхэд гаргадаг, тийм ээ? За дандаа үржиж дэлгэрдэг юм нэрэг эмэгтэй хүн байгаа газар л дандаа тийм сайхан одоо цэцэг дэлбэлж байгаа мэт баяр баясгалан жаргалтай байж ах учиртай юм байна. За тэгээд өөрөөсөө хайр ундруулж өндөр энергийн давтамжтай байх юм бол бид нар зүүн бэлэгтэй болдог байна. За зүүн бэлэг гэдэг маань одоо хайран дээр үндэслэж зүүн бэлэг үүсдэг. За эмэгтэй хүний гол шинжүүдийн нэг бол зүүн бэлэг. За 2-ын цаана, 3-ын цаана, 10-ын цаатахыг одоо харж чадах зүүн бэлэг. Одоо зүүн бэлэг гэхээр л учиргүй уулын цаана тэдэн ямар тэдэн хөр байна гэдгийг хэлж байгаа зүйл ерөөсөө биш. Энийг хийвэл болох уу, болохгүй юу, алийг хийвэл зохилтой вэ гэдгийг хэлж байгаа. Зөв замаар мөрлөхийг хэлж байгаа. За тэгээд зүүн бэлэг гэдэг маань хайран дээр үндэслэж гарч ирдэг. Та хэр зэрэг одоо хайр дүүрэн, илбэрэл, инрэл дүүрэн байхын хэрээр таны эрчим энерги тэр хэмжээгээр аавратай ингэж гэрэлтдэг. Одоо нүдний галтай нь ийм цог жахаатай байж идэг. Мөн зүүн бэлэгтэй байдаг бах нэ. Хайр инрэлгүй, хорон санаатай, бусармаг байвал танд ямар зүүн бэлэг ирэхгүй. Хоёр алхах битгий хэлд нэг алхал бүдэрнэ гэсэн үг. Та нар бас мэдэн шүү дээ. Одоо нэг тийм бас их гоё ихч нар, гоё эмэгтэйчүүд байж идэг. Нэг тэгж алдаад явдаггүй. Яг гэвэл тэр хүмүүс сэтгэл нь ариус одоо илүү ариун. За тэгээ хайр ундруулж байвал аяанд зам нь засагдаад зүүн бэлгээрээ зөндөө хөтлөгдөөд зөв замаар явж идэг. За дөрөвт өөртөөгөө за ер нь 2 4 2 маань жоохон төстэй. Өөртөөгөө зөрчилдөх хэрэггүй. Юу хиймээр байна? Хиймээр байгаа зүйлээ хийтвэ. За өөртөөгөө зөрчилдөөд өөрийнхөө хиймээр байгаа зүйлийг хийхгүй болоод эхлэхээр бид нарын сав эргэтэн үнэвч өвдөж эхэлдэг.
За энийг ер нь л эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүн илүү эрх чөлөөлөг одоо хүснээрээ амьдрах арай хариуцлага багтайч гэмээр юм шиг байдаг. Цэцгэн дуртай, наранд дуртай одоо нэг тийм илүү хүүхэдлэгч гэх юм уу? Тийм зөөлөн эрчмийг өөрөөсөө ялгаруулдаг. За тэгээд энэ нь цаанаасаа бас хөнгөн одоо юмд түүхтдэггүй хүснээ хийж чаддаг эдгээрүүдийг бол хэлж байгаа. Тэгэхээр энэ хийхийг хүссэн зүйлээ хийж чаддаг байна гэдэг нь маш чухал. Хийх үү, байх уу, болох уу, үгүй юу гэж эргэлзэх бүрийд таны эрчим унаж, энерги чинь дороотож, өндгөвч сав эрхтнүүд бол өвддөг. Ялангуяа өндгөвч өвддөг байх нь. Магадгүй таны өндгөвч өвддөг бол өөрөөсөө асууад үзээрэй, өндгөвчин дээрээ төвлөрөөд. За би үнэхээр хүсснээ хийж чадахгүй. Хүсэл мөрөөдлөхөө дагуу амьдрахгүй. Зорьсон, сансан бүхэн минь яагаад биелэхгүй байгаа вэ? Би үнэхээр тэгдэггүй гэж асуугаад үзээрэй. Танд хэлээд өгнө. Та өөртөө хэлээд өгнө гэсэн. Хариулт бол тань дотор буй. За тэгээд сүүлийнх нь бол үр зөөлөн, нинжин суралцах. За энэрмгүй капитализм гэдэг бас ном байдаг тий. За тэгээд Чингис хааны суу бэлэг дотор бас одоо эдгээр ойлголтууд бол байж идэг. Үр зөөлөн, нинжин байна гэдэг бол сул доройн шинж юусоо биш. Энэ бол суу ухаан гэж бас хэлэхээр зүйл. Өөртөө зөөлөн, нинжин хандах хэрэгтэй. Тэгжиж бусдад үр зөөлөн, нинжин байж чаддаг. Бид нар өөрийгөө одоо уучлаг тэнхээгүй хүртлээр явж байна. Нэг алдаа хийчээ тэрийгээ 1000 өөрийгөө шийтгэж тэр одоо алдаагаа улам зөвтгөхийн тулд дахиж алдаа хийж ингэж тойргийг бол үүсгэж явдаг. Өөрийгөө уучлалт сурах хэрэгтэй. Өөрийгөө өршөөд сурах хэрэгтэй. За яах вэ гэд өршөөгөөд ивэлээд тэр өөрийгөө тэр дорд үтсэн хүн өөртөө бол хамгийн их шийтгэлэг оногдуулдаг. За тэгээд алдсан ч гэсэн өөрийгөө хайрлах хэрэгтэй. За өөрийгөө хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөөд өөрийгөө уучлчаад та хэнийг ч уучлах тэнхээ танд үүснэ л гэсэн үг. Өөртөө үнж байсан хүн бол хамгийн одоо супер, дур булаам, аттрактив, татах хүчтэй хүн байдаг. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд та юу хүсэж байна? Тэр хүслийнхээ дагуу амьдраарай, хийхийг хүссэн зүйлээ хийгээрэй. Бид нарын одоо энэ амьдарч байгаа цаг хугацаа маань сэтгэлийн зовоорыг одоо сэтгэлийн траумыг эдгэхэд бол зориулагдаагүй. Биднэрт асар их хийх зүйл байна. Асар их тийм гэгээлэг ирээдүй байгаа. Хэдий хар бушсан нийгэм байгаа ч гэсэн бид нарт тэдгээрийг сүүн цагаан сэтгэлээрээ сүлж сүмбэр уул мэт одоо тэнийж амьдрах учиртай. Тийм учраас өөрийгөө ялан дийлээрээ, өөрийгөө хайрлаарай, өөрийнхөө үр зүрх, өрц, за тэгээ хөх, сав, өндгөвч эдгээр эрхтнүүдээ сонсож сураарай. За тэгээд зөрчилдөөнгүй, сэтгэлийн зөрчилдөөнгүй амьдрахыг та бүхэндээ одоо хүсэж өрөөж байна. Тэгээд эмэгтэй энерги гэдэг бол ер нь бол яг өөрийгөө олох, өөрийнхөө хүснээр зорилгынхаа төлөө амьдрах, сайхан сэтгэлтэй, хайр дүрэн байх гэдэг л одоо эмэгтэй энерги юм уу? За тэгээд эмэгтэй энерги гэдэг нь бас цаад мөн чанар бол ижий байх, их байхад суралцах ийм зүйл юм шүү. Зүгээр нэг ийм флирт хийхин тулд ийм одоо тачаангуу халуухан харагдахын тулд одоо баримталдаг тийм юм юу биш ээ. Арга барил бол биш ээ. Энэ бол таны мөн чанар одоо дотоод бурханлаг, тэнгэрлэг оршихуйн илэрлийг харуулах зүйл байж идэг. Өөрийнхөө мөн чанараар амьдрах, өөрийнхөө зөрчилдөөнгүйгээр амьдрах зүйл байж идэг шүү. Тэгэхээр эмэгтэй болсон талархаарай.
Би эмэгтэй гэж хэлэх бүрид эмэг гэдгийг та нар мэдэн шүү дээ. Эмэг, эмээ, олон удмын чинь эмээ нар, эмэгүүд. Би эмэгтэй гэж хэлэхэд би олон эмгүүдтэй, эмээ нартай гэдэг. Олон тэр эмээ ээжүүдийн тэр асар их гений мэдээллүүд таны дотор сэрж танд хайр эвгээлээ үзүүлж тэр одоо өндөр энергийн холбоосыг мэдрэх боломжтой байждаг. За тэгээ миний бас YouTube-ийн батламж өгсөд би эмэгтэй гээд affirmation podcast гэх үү бичлэг бол байгаа. Тэрийг бас дагаад сонсоод өглөө бүрээс хийж болно. За тэгээд өнөөдрийн бичлэгээр хамт байсан та нартай баярлалаа.